New Arm Housing Project компани хотын төвлөрлийг сааруулах, одоо суурьшлийн шинэ бүсийг бий болгох, нөгөө 100,000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд хаан улд дүргийн 8 дугаар хороонд шинэ ярмаг төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь болохоор 21 гатал байд 3,000 айлын орон сууцыг одоо орон сууцны шинэ цогцлбор хорооллыг одоо барьж байгуулж байгаа энэ төсөл байгаа. Хамгийн том зорж байгаа зорилт нь болохоор олон улсын жишг стандартад нийцсэн. Тэгээ хүн ер нь яаж амьдрах ёстой энэ норм стандарт, ногоон байгууламж, зам талбай энэ бүхэн одоо яг нэг хүнд яаж оногдох ёстой энэ тэр стандартыг одоо жишг хороолол одоо бий болгоё гэсэн зорилтыг тавиад энэ том талбайд ийм одоо архитекторын цэгэн төлөвлөлттэй ийм шийдэлтэй энэ жишг хороолол барих гэж байгаа. Одоо 25 жилийн дараа анх удаага бараг баригдаж байгаа юм төсөл гэж хэлж болно. Одоо хуучны 3 4 хороол шиг тийм хороол баригдаж байгаа. За манай төсөл нь шинэ ярмаг хаус, шинэ ярмаг орон сууцны цогцлбор хороол гэж нэртэйгээр одоо төслөө хэрэгжүүлж явж байна. Манай энэ төсөл маань өөрөө Улаанбаатарын хэмжээнд Монгол улсын хэмжээнд гэж хэлэх юм уу та орон сууцны цогцлбор хороол гэдгээр бүтээн байгуулалт хамгийн одоогийн байдлаар бол хамгийн том цогцороо шийдэгдэж байгаа ийм хороол байгаа юм. 100,000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд одоо манай New Arm Housing Project-ийн одоо туузын гишүүд тэд нар маань сууж агаад ер нь ийм жишг хороол бий болох ёстой юм байна. Энэ олон улсын стандартыг энэ барилгын салбарт ер нь нэвтрүүлээд нэг жишг тогтоох ёстой байна гэдэг хүрээнд энэ төслийг анхаарад нэлээд судалгаа хийгээд гадны орнуудаар яваад тэгээд энэ төслийн санааг бол гаргаад одоо 2015 оны 4 сард бол шаваад тавьсан. Энэ жил бол нийт лот 1-ийн угсралтай ажлын 75%-ийн угсралтай ажил гүйцэтгэж байна. Үүнээс бол 4 блокийн 120 айлын орон сууцыг энэ 2016 оны 3 дугаар удирдалтанд улиралд ашиглалтанд оруулахаар явж байна. Дараагийн ашиглалтанд орох блокууд маань 2017 оны 1, 2, 3 дугаар ээлжээр ингээд араасаа ер нь бийжлээд орох юм аа. Нийт одоо манай энд хийгдэж байгаа туслан гүйцэтгэгч компаниуд нийт одоо энд бүрэн бүрэлдэхүүнээр одоо 600 гаруй ажиллаж байна. Инженер техникийн туслан гүйцэтгэгч компани инженерүүд нийт 80-аад инженер техникийн ажилчид, захиалагчийн инженерүүд нэг 10 орчим хүмүүс энд одоо бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Одоо манай барилгын талбайд бол яг угсралтай ажил эд явагдаж байна. Түүнээс нэг ашиглалтанд орох блокуудын маань фасад, дээвэр, дотор заслын ажил явагдаж байна. Инженерийн шугам сүлжээг бол 100 төвийн шугамтай татагдсан, 100% хийгдсэн. Тийм барилга байна. Та бидний хөдөлмөр зүтгэл, хүсэл мөрөөдөл, амжилт ололт бүхэн игнэгт дуурсах хөгжлийн замд хөтлөн. Манай энэ төсөл маань өөрөө 3 үе шаттай барилга угсралтын ажлыг 3 үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн байж байгаа. Тэгээ 1-р үе шатны хэсэгт бол 1500 айлын орон сууц, 2-р үе шатны барилгад дараагийн 1500 айлын орон сууц, 3-р үе шатнд нь бол олон нийтийн барилга байгууламжийн сургууль цэцэрлэгийг эмнэлгийн барилга байгууламж маань орохоор төлөвлөсөн байж байгаа. Манай төсөл маань 2018 он хүртэл хэрэгжих ёстой байгаа. Тэгээд 2018 онд бол одоо лот 1, 2, 3 буюу одоо нийт барилгачих талбай 29%, 40% ногоон байгууламж, 31% зам талбай бүгдийг нь одоо бүрэн хүлээлгэж өгөхөөр арчилж байна. 1-р үе шат бол энэ хэсгийн 1500 айлын 20 блок орон сууцны барилга. 2-р үе шат маань бол бас 1500 айлын бас 20 блок барилга байхаар нийт 6-аас 16 давхар барилгууд байхаар 3-р үе шат маань болохоор олон нийтийн барилга байгууламж буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэг, мэрэгч сургалтын төв, заав, шүүлчилгээний барилга, тэгээд спорт талбай,
ногоон байгууламж гэх мэт ийм байхаар төлөвлөж байгаа. Оноос хойш 15 оны 5 сар хүртэл зурагчлалын ажил явагдах үед бол дундаа нэг 3 удаа өөрчлөлт орсон байдгийг. За манай шинэ ярмаг цогцлбор хороолол нь болохоор 21 гаад хэрэгжиж байгаа. Тэр 21 гаагийнх нь 40% ногоон байгууламж, 29% нь барилгачих талбай, 31% нь зам талбай болж байгаа. Тэр нь юу юм гэхлээр дугуун замтай, гүйлтийн замтай, дээрээс нь одоо хөл бөмбөгийн талбай, спорт комплекс, сургууль цэцэрлэг, одоо олон улсын эмчилгээ онцлогооны төв байгаа. Мөн 2 тэнхлэг гудамжтай, тэр нь болохоор худалдааны гудамж, модод гудамж гээд тэгээ оршин суугчдынхаа одоо 5 тух, хороол дундх одоо нэг машины хөдөлгөөнийг хязгаарласан бүх машин одоо газар дагуурна гээд явдаг. Тэр бүх шийдлэр болохоор илүү 5 тухтай. Дээрээс нь олон улсын одоо нэг хүнд ноогдох ёстой ногоон байгууламж, зам талбай гэдгээрээ жишг тогтоож байгаа тийм ялгарлыг үзүүлж байгаа. Дээрээс нь олон улсын архитекторын шагнал хүртсэн. Ногоон байгууламж гадна тогтчлтыг маш сайн анхаарсан. Цогцоор шийдснээр л олон онцлог маань байж байгаа. Аз жаргалын эхлэл. Амар игэн хим баталгаа. Тулганд тань бадамлах жаргалын галыг бид ноцоо. За манай энэ хорооллын ерөнхий авто замын төлөвлөлт маань бол хорооллоо ингээд тойрсон байдалтайгаар төлөвлөсөн байж байгаа. Нийт одоо манай эхний ээлжинд баригдах 1500 айлын орон сууц маань өөрөө газар доор 800-аад машины автозогсоол байхаар төлөвлөсөн. Нэгдсэн зогсоолтой. Ерөнхийдөө гол анхаарч хийсэн зүйл бол энэ үндсэн гол гудамж зам талбай байгаа. Гол гудамж байгаа. Худалдаа үйлчилгээний зорилттой хорооллын дотор бол шаардлагатай тохиолдолд онцгой тохиолдолд галын болон эмнэлгийн 4 төслөмжийн машин орохоор төлөвлөсөн. Бус тохиолдолд бол одоо машин орохгүй оршин суугчтай хайдвартай байдлыг анхаарах гэж төлөвлөсөн байж байгаа. За манай барилга өгсөлтийн ажлын хувьд захиалагчийн болон ерөнхий гүйцэтгэгчийн хяналтан дээр явагддаг бөгөөд олон улсын стандартын дагуу хяналт тавьж ажилладаг. Бидний хийцлийн хувьд болохоор орчин үеийн шинэ шилдэг технологиг нэвтрүүлж ажиллаж байгаа. Материал тоноглолын хувьд Евро стандартын олон улсын алдартай брэндүүдийг сонгосон. За манай гадна фасадны хувьд болохоор дулаалх нь Оросын албаны улсын Light Vintage чулуу хөнгө ашиглаж байгаа. Түүнийхээ гадуур давтагдах давхруудтай хөнгөн цагаан алюминиум фасадыг ашиглаж байгаа. Нэг давхрын үйлчлэгээний хэсгүүдтэй болохоор манайх Японы Ichiho брендийн хавтан ашиглаж байгаа. Сангийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хувьд Toto брендийг сонгосон байгаа манайх. Цахилгааны ажил дээр манайх Оросын албаны улсын утсыг ашиглаж байгаа бөгөөд домофон систем Солонгосын Hyundai брендийг бид сонгосон байгаа. Манай цонхны хувьд болохоор Германы Rehau брендийг сонгосон бөгөөд шилний хувьд нь болохоор Оросын албаны улсын 3 давхар ганжуулсан Lowy шилийг сонгосон байна. Манай обоон хувьд болохоор Япон улсын Lily брендийн обоог сонгосон бөгөөд хаалганы хувьд Оросын албаны улсаас хаалга авчирсан. Манай пар маань Германы пар байгаа. Манай инженерийн баг гэлтс бид ер нь энэ хүү төслийг хэрэгжүүлж байгаад их баяртай байгаа. Бид энэ хороолтод мэдээж амьдрнаа. За шинэ ярмаг цогцлбор хорооллын маань өөрийнх нь өөрөө агаарт амьдрий байгаа. За яг манай төсөл хэрэгжиж байгаа шинэ ярмаг суурьшлийн бүс нь өөрөө очих юм бол одоо өмнө барилгажилттай жоо цоо шин эрүүл хөрс, эрүүл агаартай байгаа. Яг л сайхан одоо нөгөө Монголын хөдөө нутгийн аяг таан үнэрсэн, сайхан бороо орсны дараа сайхан чийг үнэрчтэй очиод үзэх юм бол бүх хүмүүс мэдэрнэ. Яг энэ агаарт амьдрий гэдэг өөрөө бол яг очихоор мэдэгдэнэ. Тэгээд дээрэс нь хотын төвлөрөл, утаа, униар, дуу чимээ гээл бүх юм одоо тэнд бол байхгүй шинэ суурьшлийн бүсэд.
Манайх туслан гүйцэтгэгч компани бол Delta Construction ерөнхий гүйцэтгэгчээр. Тэрний доор туслан гүйцэтгэгч бол одоогийн байдлаар нэг 8 компани байна. Явагдаж байна. Самт инженерийн шугам шүлжээнийх, дотор заслах гэдэг гадна шугам шүлжээ, гадна газар шорооны ажлынх гэдэг нийт 8 компани Delta-гийн доор явж байна. Ажилтнууд маань 100% Монгол ажилчид ажиллаулдагаараа даваа талтай. Гадаадын ямар ч ажилтнууд байхгүй. Энэ дээр манайхаас мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв байгуулсан. Тэн дээр бол яармгийн орчны хүмүүсийг сургалтанд хамруулж эндээ ажлын байраар бэлдэж цаашлаад бүр инженеасаа байр өгөх, байртай болох тийм төсөл явагдаж байгаамаа. Одоо 8 цаг 15 минут болж байна. Энэ сайхан сэрүүн өглөөний мэндийг та бүхэнд хүргэе. Шинэ яармаг төслийн ерөнхий гүйцэтгэгч Delta Construction компани нийт ажилчид өглөөний дасгалаа хийгээд ажилдаа гарах гад их хүчтэйгээр шинэ 7 хоногийн хугацаанд байж байна. Өдрийнхөө ажлыг эрч хүчтэйгээр хийх бэлтгэлээ хангаад хөдөлмөрийн хамгаалалтынхаа зааварчилгааг авч ажилдаа гардаг. Доор ажиллаж байгаа ажилтнынхаа аюулгүй сайн аваад өндрийн алт болов дээр ажиллах үедээ доор ажилтнаас сулж чөлөөж хоорондоос ойлголцож ажлын явуулаарай. Бүх компани хаабууд хоорондоо ажлаа сайн уялдуулж аюулгүй ажлыг хүсье. За авиаслаг монголчууд 2015 шоу бол одоо тухайн үед бол Монголд олон улсын тэр стандарт нэвтрүүлгийн тэр концептыг оруулж ирсэн анхны шоу байсан. Бүх монголчууд одоо маш сэтгэл догтлон үзчихсэн. Анхаарлын төвдөөсөн цорын ганц баг үйл явдал тэр үед байсан. Тэгээ манай төсөл өөрсдөө болохоор олон улсын стандартыг яг энэ хотхон хорооллын барилгын салбарт оруулж ирээ. Тэр олон улсын стандарт жишг гэдгийг тогтооё гэж зорж байгаа тэр зорилго маань яг энэ одоо шоуны бас олон улсын стандартыг Монголд оруулж ирсэн гэдэг утгаар нь яг нэг зорилгын хувьд бол бас нэг чиглэлд байгаа учраас энэ шоуг ивенттгий гэж бол бид нар хоорондоо ярилцаад яг шийдвэр төрсөн. Авиаслаг монголчууд шоуг зохион байгуулж байгаа Монгол телевизийн хамт олон болон энэ суурьшлийн шинэ бүсэд хэрэгжиж байгаа олон улсын жишг хороолол, шинэ яармаг, цогцлбор хорооллын нийт ажилчид, гүйцэтгэгч, хамтрагч, харилцагч, ханган нийлүүлэгч нартай ажлын өндөр амжилтыг хүсье. Тэд залуу насны халуун сэтгэл цог золбоогоор жигүүрлсэн. Тэд бидний итгэл, найдвар, хүсэл тэмүүллийг түүчээлсэн. Тэд хийсэн, бүтээсэн. Тэд хөгжлийн эхлэл, эх орон Монголын минь үргэлжлэл.